манай хаяг 3-4 дугаар хорооллын өргөө кинотеатрын хойш 6-р бичил хороол байрлал хүрээ дээд сургуулийн байр. Нарийн гардчим олон хэл шинжлэлийн хүрээлэн C104 тоос. Утас 8943 2556 9497 8177. Здравствуйте. Мы начинаем наш третий урок. За 3 дугаар хичээлээр бид хүний нэрийг асууж сурна, мөн нэрээ хэлж сурна. Эрэгтэй эмэгтэй хүнээс нэрийг нь асууж сурна. Мөн тэр нэрийг асуух онцлогтой танилцсанаа. Как тебя зовут? Как тебя зовут? Меня зовут Олег. Меня зовут Олег. Как вас зовут? Как вас зовут? Меня зовут Анна Петровна. За, багшаа дагаад уншаарай. Как его зовут? Его зовут Олег. Как ее зовут? Ее зовут Анна Петровна. За, бид эрэгтэй хүний нэр, эмэгтэй хүний нэрийг өмнөх хичээлээрээ онцлогтой танилцсан байгаа. Его зовут Олег. Как его зовут? Тэгэхээр эрэгтэй хүний нэрийг асуухдаа его зовут. Как его зовут гэж асуудаг байгаа. Эмэгтэй хүний нэрийг асуухдаа как ее зовут гэж асуудаг байгаа. За, энэ хүснэгтэн дээр бүгдээ харцгаая. Я, вы, ты, чи, вы, та, он, тэр эрэгтэй, ана, тэр эмэгтэй хүнийг заана. Энэ төлөөний нэрүүдийг бид нэр танилцах эрэгтэй болж ирж байгаа. Я, ты, вы, он, ана. За, насыг нэрийг асуухдаа уучлаарай дахий. За, энэ хүснэгтнээр бид нэр кто гэсэн асуултанд хариулах төлөөний нэрүүд буюу я, ты, вы, он, ана гэсэн төлөөний нэрүүдтэй танилцах хэрэгтэй байна. Я, би, ты, чи, вы, та, он, ана тэр эрэгтэй эсвэл тэр эмэгтэй. За, хүний нэрийг асуухдаа кого гэсэн асуултанд хариулагдаж винительный падеж буюу заахынтай ялгал хэрэглэгддэг байгаа. Меня, тебя, вас, его, ее. За, багшаа дагаад уншаарай. Меня, миний, тебя, чиний, вас, таны, его, тэр эрэгтэйг, ее, тэр эмэгтэйг буюу түүнийг гэсэн утгаар орно. За, бүгдөө бусдаас нэрийг нь асуух дасгал хий. Как тебя зовут? Меня зовут Инхэ. Да, ты, как тебя зовут? Меня зовут Инхэ. Как вас зовут? Как вас зовут? Меня зовут Анатолий Петрович. Меня зовут Анатолий Петрович. За, ахмад хүнээс нэрийг нь асуухдаа вас. Вас гэж асуудаг байгаа. Как вас зовут? Ахмад хүнээс нэрийг асуухдаа как вас зовут? Как вас зовут? Бусдын нэрийг асуухдаа как ее зовут? Түүнийг, тэр эмэгтэйгийн нэрийг хэн гэдэг юм бэ? Как ее зовут? Ее зовут Таня. Как ее зовут? Ее зовут Таня. Тэр эмэгтэй нэрийг хэн гэдэг вэ? Түүний нэрийг Туя Таня гэдэг юм аа. Как его зовут? Эрэгтэй хүний нэрийг асууж байна. Как его зовут? Тэр эрэгтэйгийн нэр хэн бэ? Түүний нэрийг хэн гэдэг юм бэ? Его зовут Тамир. Его зовут Тамир. Түүний нэрийг Тамир гэдэг юм аа. За, бүгдээрээ бусдын нэрийг асуух дасгал хий.
Как ее зовут? Тэр эмэгтэй нэр хэн бэ? Ее зовут Таня. Түүний нэрийг Таня гэдгээ. Давтъя. Как ее зовут? Ее зовут Таня. Как его зовут? Тэр эрэгтэйгийн нэр хэн бэ? Түүний нэр хэн бэ? Его зовут Тамир. Түүний нэрийг Тамира гэдгээ. За бүгдрөө хамтран Ваня, Даша нарын яриаг уншиж орчуулъя. Здравствуй. Здравствуй. Как тебя зовут? Как тебя зовут? Меня зовут Даша. Меня зовут Даша. А как тебя? Меня зовут Ваня. За хамтдаа уншиж орчуулцгаая. Саша, Гена нарын яриаг хамтдаа уншиж орчуулцгаая. Привет. Добрый день. Как тебя зовут? Меня зовут Гена. А тебя? Меня зовут Саша. За хамтдаа уншия. Привет. Добрый день. Как тебя зовут? Меня зовут Гена. А тебя? Меня зовут Саша. Хүний нэрийг асуухдаа Меня зовут Антон. Его зовут Саша. Ее зовут Ира. Хариулна. За бүгдөө. За энэ яриг унших орчуулах дасгал хий. Саша, Гена хоёрын яриа байна. Привет. Добрый день. Как тебя зовут? Меня зовут Гена. А тебя? Меня зовут Саша. За гэр бүлийнхнийхээ ойр дотныхоо хүмүүсийн нэрийг асууж хариулах дасгал хий. Как зовут папу? Как зовут брата? Как зовут дедушку? Как зовут сына? Как зовут мужа? Аавын нэрийг хэн гэдэг вэ? Ахын нэрийг хэн гэдэг вэ? Өвөөгийн нэрийг хэн гэдэг вэ? Хүүгийн нэрийг хэн гэдэг вэ? Нөхрийн нэрийг хэн гэдэг вэ гэхэд ингэж асууна. Хариулахдаа папу зовут Дорж. Брата зовут Бат. Дедушку зовут Дондок. Сына зовут Хүрэл. Мужа зовут Эрдэнэ гэх мэтлэнгээр хариулна. За энэ бол дандаа эрэгтэй хүний нэрийг асууж хариулсан хүснэгт байна. За эмэгтэй хүний нэрийг асуухдаа Как зовут маму? Ээжийн нэр хэн бэ? Как зовут сестру? Эгчийн нэр хэн бэ? Как зовут бабушку? Эмээгийн нэр хэн бэ? Дочку. Охины нэр хэн бэ? Как зовут жену? Эхнэрийн нэр хэн бэ гэсэн асуултыг ингэж тавина. Хариулахдаа маму зовут Должин. Сестру зовут Гэрлэ. Бабушку зовут Дулма. Дочку зовут Арюна. Жену зовут Баярма. Гэх мэтлэнгээр хариулна. За нэрийг хариулахдаа, нэрийг асуухдаа, нэрийг хариулахдаа 3 дахь Т ялгал буюу заахын Т ялгал винительный падежийг хэрэглэдэг байгаа. За өнөөдрийн хичээл өгөр дууслаа. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Орос хэлний талаар дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл Facebook хаягаар ороод орос хэлийг хамтаа сурцгаая. Facebook пэйж буюу групп руу нэгдээрэй.
Сайн мэцхан үзэгчдээ олоо телевизээс бэлтгэн хүргэдэг Монголын алдарт цувралын ээлжид дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараараа үзэгч та бүхэндээ Монголын анхны генералуудын нэг хошууч генерал Эрдэнэгийн талаарх мэдээллийг хүргэх болно. Тэрээр 1906 онд Засагдхан аймгийн Засагдханы хөшөө одоогийн Говьалтай аймгийн Тайшир сумын нутагт төрсөн юм а. Хошууч генерал Гиндэнгийн Рендо. Рендо генерал бүхэл насаа улсынхаа тусгаар тогтнол инх тайван байдлын төлөө зориулсан хүн юм. Тэрээр 1923 онд цэргийн албанд татагдаж, ховдын 4-р морьт хороонд цэрэг, баг дарга, 1932 онд тусгай отрядын их бууны батальон дарга, 1932-оос 1933 онд Улаанбаатар дахь их бууны хорооны штабын дарга, 1933-аас 1935 онд Тамсаг булаг дахь 6-р морьт дивизийн их бууны хорооны штабын дарга, 1935-аас 1938 онд мөн хорооны дарга, 1938-аас 1939 онд Цэргийн ерөнхий сургуулийн их бууны дивизийн дарга, тус сургуулийн штабын дарга, байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, 1940-оос 1948 онд бүх цэргийн их бууны газрын дарга, 1949-оос 1953 онд улсыг батлан хамгаалах яамны их бууны газрын даргаар ажиллаж байгаад тус газар татан богдсон учраас цэргийн албанаас бэлтгэлээр халагджээ. Тэр эрхлэлт удаагийн дайн байлдаанд оролцсон Ахмад Дайчин билээ. Тухайлбал 1932 онд Баруун аймагуудад гарсан зэвсэгт бослогыг дарах, 1936 онд зүүн хязгаараар халдан довтолсон Японы болон Манжин цэргийн өдөө хадгалгийг няцааж дарах байлдаанд их бууны анги нэгтгэлээ амжилттай зохион байгуулан удирдан командалсан билээ. Тэрээр цэргийн албанаас бэлтгэлээр халагдаад 1954-өөс 1957 онд Улаанбаатар хотын Алтаа дашт буудлын дарга, гадаадын жуулчлалд үйлчлэх газрын орлогч дарга, 1957-оос 1958 онд Улаанбаатар төмөр замд тээврийн хэлтсийн орлогч дарга, 1958-аас 1970 онд геологийн шинжилгээний удирдах газрын геолог хайгуулын ангийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Хошууч генерал Эрдэнэгийн эх орныхоо өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Сүкбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан төвийн одон, Алтан гац одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан төвийн одон болон бусад ой медалуудаар шагнажээ. Мөн тэрээр 1944 онд эх бууны хошууч генерал хэмээх анхны цол тэмдгээр шагнагдсан анхны 11 генералын нэг юм а. Түүнчлэн 1939 оны халахын голын дайнд Монгол ардын хувьсгалт цэргийн хээрийн штабын бүрэлдэхүүнд ажиллахын хамт Маттын 8-р морьт дивизийг сар илүү хугацаанд командлан ерөнхий давшилтад оролцсон байна. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд Өвөр байгалийн фронтын өмнөд бүлгийн бүрэлдэхүүнд орсон Монгол ардын хувьсгалт цэргийн нэгтгэл ангиудын байлдааны ажиллагааг зохицуулах Жанжин штабын төлөөлөгчөөр чуулалт хаалга жанжхүүгийн давааны чиглэлд амжилттай ажиллаж ялалтанд зохих хувь нэмрээ оруулсан юм. Рендон дээрхээс гадна 1947-оос 1948 онд баруун хязгаарт Османы дээрэмчдийн халдлагыг буцсахад оролцсон хувьсгалт тэмцлийн Ахмад зүтгэлтэн юм. Монголын алдарт цувралынхаа энэ удаагийн дугаараар үзэгч та бүхэндээ хошууч генерал Эрдэнэгийн талаарх мэдээллийг хүргэлээ. Баяртай үзэгчдээ сайхан бүхнийг оллоо телевизээс.